За сайн байцгаана уу? Намайг Доржин Боловтё гэдэг. Би Швейцарын Женев хотод амьдардаг Монгол эмэгтэй байгаа. Тэг өнөөдөр би та бүхэндээ Франц эмэгтэйчүүдийн хувцаслалт, донж, маяг, стил имижийн талаар томилон хүргэж байна. Энэ бичлэг болохоор зэрэг өнгөрсөн 2019 оны 10 дугаар сард би өөрийнхөө Франц хэлнээс орчуулсан 4 дахь бүтээл болох бичиг хүсэггүй хүн хэмээх энэ номын нээлтийг Женев хотод бол хийсэн байгаа. Номын нээлтэнд маань хүрэлцэн ирсэн Монгол эмэгтэйчүүдтэй зориулан Франц эмэгтэйчүүдийн хувцаслалт, стил имижийн нууцыг задалсан ийм цаг гаруун яриаг бол хийсэн. Бичлэгээс одоо би тоймлон танаад ингээд 10 минут болоод болгож хүргэж байгаа юм шүү. Би бол хувцсны загвар зохион бүтээгч хүн биш, стил имиж мейкерч хүн биш. Зүгээр л өөрийн сонирхлын дагуу энэ талаар одоо үзэж судалснаа та бүхэнтэй хуваалцаж байгаа юм шүү. Тэрнээс биш заавал одоо энийг та нар дагаж дуурайх, инг гэсэн үг биш юм а гэдгийг ойлгож хүлээж авах нь үстэй. Стайлж айгүй тийм модерн байхгүй, орчин үеийг кул чихэд кул биш, амар элегант ганган одоо бүр нэг юм амар Холливуудын тийм ч стил биш, илүү одоо гудамжаар өмсгөө явахад тийм тохирсон тийм өөрийн гэсэн яг ийм стил байна. Тэгвэл яаж Франц бүсгүй шиг хувцлагчмуудыг бий болгоцсон. Тэгээ тэр бол бүр зөндөө олон юм байна. Гэхдээ би тэрнээс нь яг 5 гол зарчмыг нь ингээд аваад тэгээ ингээд та бүхэнтэй хуваалцах гэж байна. Юу нэг нэг юм л гоё. Анх ингээ харахад тийм ингээд чанга юм хашгирсан юм байхгүй. Цаанаа бол маш их хүчин зүтгэл гаргасан. Гэхдээ наана амир нэг ингээд зүгээр л ингээд ямар ч хамаагүй хувц аваад ингээд угалцсан юм шиг. Энэ болохоор зэрэг одоо тэр Jeunesse pas quoi буюу effortless гэж байгаа. Effortless гэдэг нь ямар нэгэн хүчин зүтгэл байгаа. Энэ цамц шүү дээ. Би бас айгүй хүмүүстэй цагаан фон дээр ингээд дандаа юм хүндлэн энийг French Breton судал гэдэг багхгүй юу. Тэгээ энэ хүндлэн тэгээд цагаан фон дээр эсвэл хар хөх фон дээр цагаантай. Энэ болохоор зэрэг зохихгүй хүн гэж байдгүй баг. Тэгээд зохихгүй юм гэж жийсэн дээр зохино, амар нөгөө нэг ажлын стилийн брюкэн дээрч зохино. Ингээ гудамжаар явж ирэх хүн энэ ямар ганган хүн бэ гэж хинч хэлэхгүй. Хичээч ч гэж хэлэхгүй. Тэгсэн мөртлөө яг ингээ харахаар энэ хүүхэн зогсон бүх юм ингээд хоорондоо эвлэлтэн, уйлдан зогтсон юм гоё. 3 юм ба штэ. Хувцаслалт, нүүр будалт, үсгсэн энэ 3 юмны энгийн үедээ бол энэ 3-ынхаа хоёр нь бол сайн байх хэрэгтэй. А нэг нь онцгүй байж болох байхгүй. Гуруулаа онцгүй ерөөсөө байж болохгүй юм гэдэг үү, тэ? Хит их чармаалт гаргахгүй харагдахын тулд үс айгүй натурал байх. Боосон ч гэсэн учиртай байна. Ерөнхийдөө бол үс айгүй задгаадуу байна. А хэрвээ хит урт ус задгаа хэцүү бол дандаа үсийг тайрна. Айгүй богинохон байх. Манай Монголд болохоор зэрэг тэгдэг шүү дээ. Урт ус хүнийг залуу харагдуулдаг, урт ус хүнийг гоё харагдуулдаг гэдэг амар их үсээ ургуулад байдаг. Тэгсэн мөртлөө тэр үсээ ургуулсан үснийхээ хэргийг гаргаад задгаа тавихгүй дандаа боодог. Тэгэхээр зэрэг үсээ боож болно. Урт үстэй байж болно. Хэрвээ тэгэх юм бол боохгүй боолоо гэх чинь одоо юу гэдгийг ингээд нэг айтаахан ингээд нэг юу шуудаг ч юм уу шуухаараа бас л нөгөө effortless ингээд хагас замбараагүй юм шиг те энүүгээр нь ингээд туг ус мус нь ингээд унжицсан ч юм уу. Бусад ээж нарын ингээд хувцаслныг харахаар чинь дандаа нэг амар ганган биш. Гэхдээ тэр өмссөн байгаа хүүхдэд сургуулиас нь авах гээд ирсэн тэр өмссөн хувцастайгаа одоо ямар нэгэн айл майлд очих ч юм уу оройн хоолд айланд урагдаад очиход тэр битгий хэл баг кино театр биш баг театр тийм үзэхэд муухай харагдахааргүй тийм тэгж хувцлаад байгаа байхгүй. Одоо versatile гэдэг шүү дээ. Versatile гэдэг чинь нөгөө нэг хувирах чадвар айгүй сайтай.
Ийм юмч тохирно, уруулаа баг уддаг ч юм уу, уруулаа их будлаа гэхэд амар тэр чи улаанаар уруулаа гэдэг чинь үдээ айгу баг буддаг зөвхөн сормосоо будаад болдог ч юм уу. Ерөнхийдөө бүгд ингээд амар тод байж болохгүй. Тэгэхээр л нөгөө хит ядчихсан trying too hard болчдөг байхгүй. Чимэг зүйлт одоо аксессуар тэрний хувьд нөгөө л нэг минималист дуу хит их ерөөсөө байж бол хит ингээ ядцсан бүр гоё харагдахын дон тусцсан гэдэг юм. Тэгэхээр бид нар чи айгу нөгөө нэг гоё харагдаж байгаа мөртлөө гоё харагдах гэж хичээснээ харагдуулахгүй гэж ингээд хичээгээд ш. Франц эмэгтэйчүүд голдуу дандаа туранхай байж чаддаг. Тэгээ тийм болохоор зэрэг ерөнхийдөө дандаа бариутар хувцсамсдаг. Ер нь ингээд нэг амар нэвцсэн тийм юм бол өмсгүй хэдий 30-аас доош насны ялангуяа 25-аас доош насны тэд нар бол яг стил олоогүй байгаа хаач гэсэн. Тэдний стилийг бол тооцохгүй. Яг одоо жинхэнэ мундаг айгуу гоё Франц стилээрээ айгуу гоё хувцалж байгаа хүмүүс чи энд бол дандаа хөшүүн хүмүүс байхгүй. Яг 40-оос дээш бол бүр гоё хувцална. Би да бариудуу юм өмснө. Ер нь нэг амар skinny jeans биш юм ахад дандаа шулуун бариуд нөө straight cut jeans ч юм уу тийм юм өмснө. Тэгээд тэгтээ бариудаа бүрэн амар ийм би гоё биетэй л гэсэн шиг ингээл амар тайл майл нь гарсан ингээл нийтдээ бариу юм ерөөс өмсөхгүй. Доогуура бариу юм өмсөх юм бол дээгүүрээ сул. Доогуура сул өмсөх юм бол дээгүүрээ бариу. Тэгж зүрх хэвээр байхгүй. Ингэхдээ биеийнхээ өөг дандаа далтлахаар тэгээд давуу талаа одоо тодтгох маягаар Франц өнгөний сонголтын хувьд болохоор зэрэг ерөнхийдөө дандаа завсрын хаар, цагаан, хар хөх тэгээд нүүд өнгө буюу одоо нэг арсны өнгө тийм шаргал маргал гэсэн тийм өнгөнүүд дандаа зөнхлөн. Тэгээд тийм юм өмсөнгүүтээ тэр нөгөө нэг флаш буюу одоо ингээд гинтхэн одоо ингээд зурс хийсэн тийм юмыг юугаар өгдөг гэхээр зэрэг ороод хүзүүний зүйлт, аксессуар, цүнх, гутал за нөгөө гуталчныг орохгүй юу бүс гэсэн юмараа өгдөг байхгүй. Нэг удаа ингээд хувц өмсөхдөө 3-аас дээш өнгө хувц өмсөж. Энэ хараа зөвхөн хар цагаан дээр явж яснаа флашиг юугаар улаанаар ингэж нөгөө юугаар өгсөн байгаа юм зү тий. Тэгээ аксессуараа ингээд зүүхтэй ингээ олон юм яахгүй чи амар том одоо ийм том эмэг зүүж болохгүй гэсэн юм байх зүүж болно. Эмэг зүүчээд ахаад хүлээний зүйл зүгээд ахаад бөөч зүгээд ингэхгүй. Том хүлээний зүйл зүүх юм бол эмэг нь амар даруугүй хүний нүдэнд өртөхгүй эсвэл эмэггүй гэж болно те. Би одоо амар том бөөч зүүс учраас ганцхан хуцсныхаа материалд айгүй анхаардаг. Хуцсны жижиг деталь. Одоо энэ бол айгүй энгийн ингээд ийм байна те. Гэхдээ эн чинь өөрөө айгүй хашгирсан өнгөтэй цамц байгаа байхгүй. Тэгэхээр энгийн байхад зүгээр те. Гэтэл амар даруухан зүгээр цагаан ч юм уу зүгээр тас хар цамц байлаа те. Гэтэл тэрийг чинь яаж ингэж жижиг деталаар ингэж юм хашгирсан болох уу гэхээр зэрэг ингээл янз янзын борчгор юм хийдэг ч юм уу эсвэл нөгөө нэг шилтгэ мэгтгэ эднэртэй байдаг ш. Тэгэхээр чинь тэр зүгээр энгийн хар цамц маань илүү гоё болоод ирж байгаа. Аливаа хитээс татгалзах хит секси байхаас бүхнийхөө одоо үгийг ил гаргасан эсвэл гуяа лээ тэд нар бас айгүй аргатай. Тэгээ одоо жишээлбэл энийгээ жоохон гаргасан бол ахаад энэ нь ингээ сууг мууг нь гарахгүй зөвхөн нэг юмыг үзүүлдэг байхгүй. Хуруу хумсаа ингээ будахтаа тий одоо French manicure байдаг штэ тий өөрийнх нь нөгөө тиймэр буддаг эсвэл улаан ягааны бүх төрлийн өнгөөр будаж болно. Тэрнээс цэнкрээр ногооноор хязгаарч юмсаа хумсан дээр зураг мураг тэр арт байхгүй. Дараагийн нэг зарчим нь болохоор нөгөө нэг moins c'est le plus гэдэг тийм байгаа. Тэр нь болохоор less is more гэдэг англиар. Аль болохоор л цөөхөн нөгөө нэг Chanel-ийн зарчим яваад байгаа байхгүй. Чи одоо ингээ гэртээ өөрийгөө гойчоод гадаа гарахынхаа өмнө толинд үүдэндээ ахиж нэг хараад тэгээд нэг аксессуараа нэг юм авч хай гэж байгаа. Хумс ус заслалтан дээр, нүүр будалтан дээр, үнэртэй усны бүх юмн дээр аль болохоор бага хитийг хашгираагүй те. Хит олон хувцсгүй байх минималист.
хүсэлтэй болвол YouTube дээрх энэ бичлэгийн доор үргэлжлэлийг үзхийг хүсэж байна гэсэн комент бичиж үлдээнэ үү. Тэгээд 50 комент ирэх юм бол би энэ бичлэгээ үргэлжлүүлээд ахаад нэг 10 минутын видео эвлүүлж хийхэд бэлэн байна. Яагаад ингэж байгааг юм бол учрыг бас ойлгож хандаарай. Яг видео эвлүүлэг хасаж танаж эн чинь бас дундуур нь ингээд зураг, тохирсон зураг олно. Тэгээд тэрийгээ ингэж хийнэ гэдэг бол маш их цаг авдаг. Их чимэглүүр компьютерийн өмнө маш олон цаг суух ийм ажил бол байдаг. Чанартай цөөхөн хэдхэн хувцастай байхыг эрхэмлэх. Хүн чинь нөгөө хонь мянга хүрэхээр алж идэх хонь олдохоо байдаг гэдэг шиг хувцсныхоо олшрох тусам үнэхээр тэр нөгөө нэгдүгээр сонголт хийхэд айгүй хэцүү болно. Яа тэгэхээр нөгөө хувцас маань хоорондоо ингээд эвлэлтэн зогцож байгаа эсхийг тооцоолохгүйгээр авцсан болохоор зэрэг энэ нэг гоё харагдлаа. Дэлгүүрийн шилэн одоо нөгөө битгхийн дээр байгаа хувцас чинь тэдний чинь бол мэрэгжлийн үйлчлэлээс гоцлож тавьж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр гоё харагдан чи ирээд өмсөхөр чамд гоё харагдахгүй байж болно. Дээрээс нь чиний гэрт уушаа байгаа хувцастай чинь эвлэлтэн зогцохгүй байхгүй. Тэгэхээр тэрийг яг тэр хэрвээ авбал баг бүхлээр нь авч яг тэр журмаар нь өмсч болно. Тэ юм авахта дандаа timeless гэж хэлдэг штеп. Хизээч модноос хоцрохгүй классик тим юм авдаг байхгүй. Тэгэхээр чи 1000 франкны пальто авчаад тэр чинь хэд модны трендлэг юм авчих юм бол үнэхээр л 2 жилийн дараа тэр чинь модгүй болоод хайр 1000 франк болно зү. Тэгэхээр тиймэрхүү үнэтэй юм авахта дандаа timeless буюу хизээч модноос хоцрохгүй классик дүү загварын тим юм авах хэрэгтэй. Классик дүү бас өнгийн тэ. Тэгэхээр л нөгөө хаар, саарл, хар хөх өнгөрөө орчиж байгаа байхгүй.